За энэ бичнэл тодорхойг салбар бичнэл тодорхойлолтын хэлбэрт задлагдсан бодлогоч. За эхлээд хуваарийг үсгэн болон задлуул энэ хасах x гэдгийг нь ингэж задлаад эсний хоёроос нь x-ийг халнаас гаргавал x дээр нэмэх нь 2 үлдэнэ. Дараагийн хоёроос нь 3-ыг халнаас гаргавал x дээр нэмэх нь 2 үлдэнэ. За эндээс x дээр нэмэх нь 2 гэдэг юм халнаас гаргачих юм бол ийм болж өртгөн бол задлаа. За эндээс манай энэ илэрхийлэл маань ингэж задрах боломжтой. Бид нэр AB гэсэн коэффициентуудыг олчих юм бол задлаа гэсэн үг бол. За AB-г хэрхэн олох вэ гэхээр баруун гартал дээр за ерөнхий өрөг нь энд мэдээж x-с 3 өрөг нь энд нь x дээр нэмэх нь 2 өрөг. За хуваартай бол энэ хоёрын үржүүр байж таарна. За эхнийх нь сайн дээдл болохоор ийм бол. Дараагийнх нь за одоо хүртүрт байгаа илэрхийлэлтэй бүтээхшүүдийг нэмэгдэх юм бол энэ хоёроос x-ийг халнаас гаргаад тийм. За суулгачууд нь бол ийм байна. Хуваартай ийм бол. За энэ хоёр тодорхой хуваарууд нь бол хоорондоо адилхан байгаа. Тэгэхээр хүртүрүүд нь тэнцүү байна. За бүх x-ийн хувьд энэ хоёр тодорхой тэнцэхийн тулд яах вэ гэхээр x-ийн өмнө байгаа энэ коэффициент нь x-ийн өмнө байгаа энэ коэффициенттэй тэнцүү байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 2 байх хэрэгтэй гэсэн үг юм байна. Асуул гишүүн буюу энэ нь энэ сул гишүүнтэй тэнцүү байх хэрэгтэй. За эндээс А дээр нэмэх нь b-ийн 2-той тэнцүү. 3 А дээр нэмэх нь 2 b-ийн тэнцүү, 3-тай тэнцүү гэсэн ийм систем болно. За энэ системээ бодъё. За эхнийхээс нь А тэнцүү 2-оос нь b гэж олдно. За энийг энэ А-гийн оронд орлоод тэгвэл ийм болно. За хаалтаа задлаад ийм болно. Дээшлэл дээр нь 6-г нэмээд энэ хоёроо эмхтгэж бичих юм бол эндээс b-ийн тэнцүү 5-ны 3 гэж гарч ирнэ. За А гэдэг нь болохоор нэг энэ b-ийн оронд орлуулж бичих юм бол А нь гарч ирнэ. Тэгэхээр 2-оос хасна 5-ны 3 буюу 5-ны 7 гэж байна. За ингээд энд байгаа А-гийн хооронд нэгэ тавьж болно. Энэ b-ийн оронд нэгэ тавиад нийлбэр задлана гэсэн үг.